Хоёр нүд нь даг сохорсон ч хоёр охиноороо зөв баруун нүд хийж сүүлийн 5 жил буюу 17 нас хүртлээр өмнөд Африкт амьдарсан Жозе Эрслингийн түүх бол үнэхээр сонирхолтой. 5 жилийн өмнө Жозе Эрслин хоёр охиндоо мах идүүлэх гэж одос үхэртэй зодолдож тархиндаа хүнд гэмтэл авсан байдаг. Эхлээд баруун нүд нь дараа нь зүүн нүд нь таг сохорч амнаас болон төрүүлсэн хоёр охиных нь ирээдүй бүрхэг болсон. Гэсэн ч энэ гурав санаа нээлж Арслангийн хөл хөдөлгөөн ихтэй бүс нутгаас аажуухан холдож захалсаар гурвуулхнаа сүүлийн 5 жил хамтран амьдарсан байдаг. Африкийн алан хятадтай энэ бүс нутагт хараагүй байтугай хараатай арслангууд амьд үлдэхэд бэрх. Гэсэн Жозе Эрслин бууж өгсөнгүй түүний хоёр охин түүний зүүн баруун талд явж ээжийгээ хайрлан хамгаалж хооллож ундалж өнөөдрийг хүрсэн. Түүний хоёр охин өөрсдийнхөө амьдралыг бодож өөр эвсэл бахархал калан руу бол гүйгээгүй харин ээжийгээ ийм хүнд нөхцөлд байгаа учраас түүнийг ойлгож түүнийг хамгаалж хоол ундыг нь залгуулсаар 17 нас хүртэл ээжийгээ маш сайн харсан. Хэд хөгшөрсөн Жозе Эрслин сүүлдээ алхаж бас амьсгалах нь хэцүү болсон учраас амьтаа хамгаалах байгууллагын түүнийг зовлонгоос нь салгаж үр дүнд тулсан. Харин залуунаасаа ээжийнхэн дэргэд түүнийг хамгаалж өнгөрөөсөн хоёр охин дуртай дургүй эргэн харсаар дараагийнхан амьдрал руу явдаг. Энэ түүх амьтаа хамгаалагч